За сайн байцгаана уу? Та бүхэндээ саяхан нээлттэй хийсэн нэгэн сонирхолтой кино ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзэхээс өмнө лайк болон subscribe дарж дэмжихээ бид юмартаарай. Ингээд кинонд орцгоё. Супермен үеэл Карада төрсөн өдрийн мэнд хүргэсэн видео илгээж хизээ буцаж ирэхийг нь асууж буйгаар кино маань эхэлнэ. Харин энэ үеэр нь Кара нохой Криптогийн хамт гариг дамжин тэнүүжилж явааг хараг. Кара шар нарнаас хүчээ авдаг учраас ихэнх цагаа улаан нартай гаригууд дээр өнгөрөөдөг ба тэнд очихороо л энгийн хүшиг болж чаддаг байлаа. Эндээс үйл явдал хоолзор химээх өөр нэг улаан нартай гариг руу шилжинэ. Энд дээрэмчдийн бүлэг нэгэн дархны уралсан алдарт сэлмийг нь авахар ирсэн байлаа. Гэтэл бүлгийн толгойлагч Макс ширээн дээр их бялуг хараад хамгийн түрүүнд түүнийг нэххэн тэр хүн алхаар ирсэн байж бялуу энэ төр сонирхоод эхэлдгэнч бас юу вэ? Мөн энэ бүхнийг бяцхан охин Рүтиж харсаар л түүний гэр бүлийнхэн хиндэж гай болохыг хүсээгүй тул хамгийн бат бөх металлаар уралсан үнэт сэлмээ ямар ч эсэргүүцэлгүй өгөхөөр шийдсэн боловч чихвчтэй байсан Рүтигийн ах юу болж байгааг ч огт анзаарсангүй. Ийхүү тэр дүүгээ айлхаар инээмсэглэн гарч ирсэн ч Макс түүнийг газар дээр нь хөнөөж орхисон тэр. За тэгээд үүнийг харсан гэр бүлийнхэн ч эсэргүүцэн дайрсан ч Макс Рүтигээс бусдыг нь бүгдийг нь хүйс тэмтрв. Яг энэ үед Кара нэгэн уушийн газарт тухлан сууж байгааг харагд. Тэр супер баатар байхаас илүү улаан нартай гариг дээр бүр мөсөн суушаад жирийн хүн шиг амьдрах тухай бодолд авсан байлаа. Гэтэл тэрхүү уушийн газарт нь Рүти орж ирэн гэр бүлийг нь хэрсгийгээр хөнөөсөн Максаас өшөөгөө авахыг хүсэж байгаагаа зарлаж аав нь Максийн хөлгийг сүйтгэсэн учраас энэ гаригаас холдоогүй байгааг хэлв. Тиймээс Максыг олоход туслах хүн хайж хөлс болгож аав Илиасынхаа уралсан үнэт сэлмийг өгөн амлав. Ингээд Илиас гих нэрийг сонсмогцоо. Нэгэн харин амтан Рүти рүү ойртож ирэх боловч түүнээс ч том биетэй өөр нэг амтан гарч ирээд охиныг айлхан сэлмийг нь булаагаад зугтчихсан тэр. Үүнийг харсан Карач араас нь гарч эцэг ихээ алдсан хүүхдээс юм дээрэмдэх нь ичвтер хэрэггээд л сэлмийг буцааж өгөхийг шаард. Хидээс огтууч гэлээ Кара өнөөх амтан руу дайрсан ч улаан нарны дор түүнд супер хүч огт байсангүй. Аз болоход Крипточ тулаанд нэгдэж манайх хоёр өнөөх амтныг ялж сэлмийг нь Рүтид буцааж өглөө. Маргааш нь Карас ирэхэд Супермен дахин холбогдож ингэж гариг дамжин хэсүүчилсээр байвал дэлхий дээр өөрийн гэсэн байр сууриа олохгүй гэдгийг нь хэлв. Харин Кара тэнд өөрийг нь гих хүн огтгонч байхгүй хэмээн бодсоор л удалгүй Рүти түүн дээр ирж тусламж хүсэх боловч Кара шууд л татгалзав. Учир нь тэр бяцхан охиныг өшөх орслоор дүүрсэн алуурчин болоход нь түлхэж зөвхийг хүсээгүй нь байлаа. Гэтэл яг энэ мөчөд Макс Карагийн хөлгийн нэргээд гарч ирэх ба түүнд энэ гаригаас цухтах сансрыг хүлээх хэрэгтэй болжээ. Харин Крипто түүнийг харангуйтаа дайрсан ч Макс хорд сум харваж шархтуулаад Карагийн хөлгийг булаан зугтан отхон тэр. Карач сандарсаар Криптог эмчит хүрэхэд хор биеийг нь аажмаар саажуулж эцдээ зүрхийг нь зогсооно гэж хэлв. Хамгийн муу нь ерөндөг зөвхөн дээрэмчдийн гарт байдаг төдийгүй түүнгүүгээр эмч юу ч хийж чадахгүй юм байна л да. За ингээд л Кара Криптог аврахын тулд 3 хоногийн дотор Максыг олж ерөндөгийг авах шаардлагатай болов. Үүнийг сонсон Рүти тэд хамтарч чадна гэдгээ хэлээд Кара ерөндөгөө авч харин өөрөө Максаас өшөөгөө авъя гэх санал тавив. Гэвч Кара охиныг энэ хэрэгт хутгахыг хүссэнгүй. Харин эндээ үлдэж Криптог харж байгаараа хэмээн захив. Ийхүү гариг хоорондын автобусны буудал дээр сууж байхдаа Кара Криптог анх хэрхэн олж байснаа дурсан сан. Дараа нь Максийн мөрөөр автобусанд суухад Рүтич мөн нууцаар араас нь дагаж байлаа. Гэтэл замын дунд хэсэг сансрын дээрэмчэд автобусыг бүслэн зорчигчдыг дээрэмдэж эхлэв. Рүти сэлмээ нуусан байсан ч дээрэмчэд Карагийн цагийг аммагцаа охноос сэлмийг нэхэж эхлэхэд Карач сэлмээ өгчих хэмээн зөвлөв. Гэвч тэрээр энэ хооронд дээрэмчдийн нэгнийх нь телепорт төхөөрөмжийг сэмхэн хулгайлчихсан байлаа. Дараа нь төхөөрөмжийнхөө оронд цаг сэлмийг нь буцааж өгөхийг шаард. Харин Кара телепорт ашиглан тулдахыг оролцсон ч тооны өмнө хүчин мөксдөв. Мөн тэр Жолоожоос шар нарнаас хэр хол явж байгааг асуухад тэд тэмч холгүй байгааг олж мэдэв. Харин дээрэмчэд автобусны хөдөлгүүрийг аль хэдийн салгаад авчихсан байлаа. Ингээд Кара сансрын өмсгөлөө өмсөд гадагш гарахаар зэхих боловч маска өмсөөгүй байхад нь нэг дээрэмчин түүнийг задгай сансарт шидчихэн тэр. За тэгээд Кара хөлдөж эхэлсэн ч удалгүй шар нарны гэрэл түүн дээр тусахад хүчин эргэн сэргэв. Тэр автобусны гадаа нь бэхлээ
бэхлэгдсэн дээрэмчдийн роботуудыг хуулж хаяад дайснуудын галын өдөөс шууд нар руу нисв. Дээрэмчид араас нь хөөсөн ч нартай орсон Кара цацрагт туяагаараа тэдний товтлогоог зогсоож дараа нь асар хурдтайгаар хөлгийнх нь бүх хөдөлгөөрийг салгаж шидэв. Ийм их хүчийг харсан хүмүүс ч бүгд хэлэх үгүй болцгоолоо. Дараа нь Кара баригдсан дээрэмчдээс Максийн байгаа газрыг байцааж нэгэн мөхөж буй гариг дээр байгааг олж мэдэв. Цөмийн дайнаас болж хүн амынх нь тал нь үрэгдэж үлдсэн баялагын дээрэмчдийг тийш татах болж л дээ. Тэнхийн дээрэмчид зөвхөн эрчүүдээс бүрдсэн омгоо үргэлжлүүлэхийн тулд огтыг хүртэл хулгайлдаг байлаа. Ийхүү Кара Рутид сансрын өмсгөл олж өгөөд хамтдаа тэрхүү гариг руу яв. Гариг дээр буунгууд хүмүүс хоёр охиныг алмаарин ширтэж эхлэв. Тэд нэгэн хоолны газарт ортол дотор байсан бүх хүн мөн л тэднийг ширт. Удалгүй нэг ирээд Рутиг өөрт нь үлдээвэл Караг амьд гаргана гэдэл сүрдүүлж гарав. Харин Кара шууд л дээрэмчдийн талаар мэдээлэл асууж Рутигээр мөрий тавин гар барилдах санал гаргалаа. Нөгөө талд ялбуул хоёулаа тэднийг болно. Харин Кара дээрэмчдийн тухай бүгдийг хэлэх ёстой гэлээ. Ингээд түүнтэй барилдахаар авраг биедээ харин амтан гарч ирсэн ч Кара шууд л гарыг нь хухалж орхив. Үүнийг харсан бусд нь зэрэг зэвсгээ онилсон ч Кара энэ та нарт сайнаар дуусахгүй шүү гэдгийг анхааруулад Рутиг хажууд хийс суулгав. Ийхүү хоромхон зуртал тэрээр бүхэл бүтэн баатрийг нам дарахна. Ийхүү тулаан дуусны дараа нэгэн амтан алга ташин гарч ирсэн нь хоолны газрын эзэд байлаа. Гэвч тэр газарт Кара хүртэл болгоомжлох ёстой нэгэн сууж байв. Тэр бол өөрийнхөө гаргийнхны хүртэл хүйс тэмтэрсэн, өөрийгөө бурхан гэж боддог өгшгүй мөнх Лобо. Тэрч бас нэгэн дээрэмчний хайж явсан ч хоолны газрын эзэн түүнд юу ч хэлээгүй байж л дээ. Кара болиулахыг оролцсон ч Рути шууд л Лобо дээр очиж өөрөө ч бас Макс гэх дээрэмчнийг хайж яваагаа хэлв. Тэр бүр дээрэмчидтэй тэмцэхэд туслана гэж амлалтагч Лобо охиныг зүгээр шүүрч аваад өргөчгөн тэр. Ийхүү Кара яран очиж тэд ердөө сансар тэнүүчилж яваа. Дээрээс нь өнөөдөр өөрийнх нь төрсөн өдөр хэмээн учирснаар арайхийн Рутиг аварч чадлаа. Лобо ч тэднийг ямар ч хэрэггүй амьтад хэмээн голж гараад явчихв. Үүний дараа хоолны газрын эзэд өөрсдийн нэг найз дээрэмчдийн талаар сайн мэддэг гэж хэлээд Кара Рути хоёрыг гэртээ амарч хонохыг уурав. Замдаа Рути Супермен бас Кара шиг ууртай ширэн хүн үү гэж асуухад Кара ч инээгээд үгүй гэдгийг хэлв. Супермен хүн бүрээс сайн талыг нь олж хардаг бол өөрөө зөвхөн үннийг л хардаг хэмээн тэр. Учир нь Супермен Кара тохиолдсон бүхнийг хизээж туулж үзээгүй болохоор сэтгэл нь одоо ч гэрэлтэй хിവэр байдаг гэлээ. Дараа нь Кара өөрийгөө дэлхийх биш Крипто гаригийн хүн гэдгээ ярьж Криптон нэг өдрийн дотор сүрээгүй. Карагийн аав Зорл болон түүний ах эрэх аюулыг зөвлөлд анхааруулсан ч хинч тоогоогүй. Гаригийн цөм задран сүрч эхлэхэд Зорл хүчний талбайг идэвхжүүлэн Арго хотыг бүхлээр нь Криптоноос дасалж аварч чадчихлээ. Үүнээс 8 жилийн дараа Кара төрсөн гэлээ. Зорл охиноо өөр гариг дээр бурхан шиг дахин шүтүүлэхээс илүү төрлөх хоттой жирийн хүн шиг амьдраасаа гэж хүсдэг байж л дээ. Гэвч удалгүй Арго хотынхан бүгд өвдөж эхлэв. Хот саалж гарах үед газрын гүнд байсан Криптонит ил гарч хүмүүсийг айжмар хордуулж байж л дээ. Амьдралынхаа сүүлчийн мөчүүддээ Зорл ахыхаа зурсан загвараар Карад зориулсан аврах бүхийг бүтэв. Тэр охиноо уяал дээрээ очиж дэлхийг шин гэрээ болгохыг хүссэн ч Кара эцэг эхийнхээ дэргэд үлдэж хамт өгөхийг хүсэж байлаа. Гэвч Зорл үүнийг зөвшөөрсөн. Кара бол тэдний амьдралын хамгийн үнцэнтэй зүйл учраас ямар ч үнээр хамаагүй амьд үлдэх ёстой байв. Энэ үед Кара ээжийнхээ хэлсэн сүүлчийн үгийг эргэн сан. Ээж нь түүнээс өртөөл сайн хүн байгаарэ гэж хүссэн бүх. Сайн хүн байна гэдг нь хүн бүхэн таалагдах биш. Харин дотроо зөв хүн хിവэр үлдэхийг хэлсэн хэрэг байжээ. Ийхүү ээжийнхээ оршуулгын үеэр Кара Криптог олсон бөгөөд удалгүй Зорл өөрийн цагаа охиндоо өгч Кара Крипто хоёрыг дэлхий рүү илгээсэн байжээ. Ийхүү дурсамжаасаа гарсан Кара гадагш алхахад өнөө хос түүнийг цайгаар дайлахтай зэрэгцэн нэгэн хөлөг бууж ирэв. Гэтэл хосууд дээрэмчэд энэ гаригт ирж огтыг байн хулгайлдаг. Бүр өөрсдийнх нь охин Сараг хүртэл авч явсныг ярив. Яг энэ үеэр Карагийн толгой эргэж эхэллээ. Хосууд ч хор үйлчилж эхэлснийг гайхан харж байсан ч Кара арайхийн хүргэгчнөө сүү гаргаж угаад ходоодонд орсон хорийг сармжуулахыг оролдов. Учир нь хосууд охиноо буцааж авахын тулд Кара Рути хоёрыг дээрэмчдэд худалдаж орхисон байж л дээ. Удалгүй дээрэмчэд орж ирэхэд Кара Максыг харангуудаа хороо гаргахын тулд бөөлжих гэж оролцсон ч Макс түүнийг барьж аваад хан руу шидэж орхив.
Аз болж тэр хүчтэй цохилтуудын дараа Кара бөөлжин хороо гаргаж чадсанаар дахин тулдах хүчээс ирэх. Харин Макс гартаа ерөндөг барин зогсож байсан ч Кара хамгийн түрүүнд Рутиг аварлаа. Тэр охиныг аюулгүй газарт буулгаад тэндээс хөдөлж болохгүй хэмээн захив. Яг энэ үед Лобоч тулаанд орж Кара буцан дээрэмчидтэй тулдаж эхэлсэн бол Рути аюулгүй газар үлдэхийн оронд Максийн араас сэм дагах. Харин Лобо бол шагналтай байгаа нэгэн дээрэмчний толгойг л авахар ирсэн шүү дээ. Энэ хооронд хосуудын охин Сара боломжийг ашиглан оргосон ч Макс араас нь хөөж эхэллээ. Лобо олзаа аваад явах гэсэн ч бусад дээрэмчид замыг нь хааснаар тэр аргагүй ирэхэнд Каратай мөр зэрэгцэн тулдгаас өөр аргагүй болов. Ийхүү бүх охтыг аварсны дараа Кара тэнгэр өд хөөрөн Максыг хайж эхэллээ. Рути Максыг алхаар сэлмээ суглан дайрах гэтэл Карач амжиж зогсов. Гэвч яг энэ мөчийг ашигласан Макс Сара болон түүний гэр бүлийн хөнөөгөөд дахин цогтож чадлаа. За тэгээд үүнд уралсан Рутиж бүх буруу Кара тох. Харин Кара охиныг насан туршдаа хүний амь хөнөөсөн гэмшилтэй амьдраасаа гэж хүсээгүй учраас л түүнийг болиулсан байж л дээ. Рутиж бухимлаа барьж дийлэлгүй. Тэгээд би тань шиг юу ч мэдэрдэггүй хүн болж дэлхийг орхиод согтуу тэнүүчилж явах ёстой юм уу хэмээн хашгирч гар. Ийхүү Кара юу ч хэлэлгүй сансарт нисэн. Хамаг бухимлаа тайлах мэт чангаар ориллаа. Уурандаа шатсан Кара дээрэмчдийн талаар мэддэг нэгэн харийн амьтныг барьж өөрийг нь Макс руу дагуулan явахыг шаардав. Ингээд өнөөх амьт нь Карагийн нүрийг бүтээж дээрэмчдийн хөлгийн орилцоо хүргэж өг. Гэвч энэ гариг шар болон ногоон нарны дунд эргэлддэг болж таарав. Ногоон нарны туяанд хөрмөц Карагийн хүч алдагдаж шууд л унахад хөлгөөс буусан хүмүүс түүнийг чирэн аваад явчих. Угаан алдахынхаа өмнө Кара дэлхийд анх ирсэн үеэ эргэн санав. Тэр дэлхийн хэлийг мэддэггүй, харин Супермен Криптон хэл ойлгодоггүй байжээ. Супермен дэлхийн тухай баяртайгаар ярьж байсан ч Кара ганц ч үг ойлгохгүй. Зөвхөн яагаад энэ хүн дотоож гадуур өмсч гисэн юм бол гэж гайхаж суусан л санаанд нь үлдсэн байлаа. Хэдийгээр цаг хугацаа өнгөрсөн ч Кара дэлхийг хизээч өөрийн гэр гэж бодож чадалгүй явжээ. Гэтэл бодит байдал дээр тэрээр Рутигийн авчирсан агуу цэрв. Учир нь Рути дээрэмчдийн хүлэгт нууцаар нэвтэрч Караг дагсаар энд ирсэн байж л дээ. Гэвч ногоон нарны дор Кара удаан тэсвэхгүй тодорхой шүү дээ. Хэдий Рути түүний өмсгөлийг авчирсан ч Кара ямар ч нэмэргүй, өөрийгөө юу ч хийж чадахгүй гэдэл шаналв. Тэр бүр Криптодо баяртай ч гэлж хэлж амжаагүйдээ харамсаж эхлэв. Харин Рути өмнөх үгэндээ уучлахгүйч та үргэлж сайхан ааштай байдаггүйч дотроо үнэхээр сайн хүн хэмээн зоригжуулна. Ийхүү өвдөлтөндөө шаналсан Кара ус хүсгэд Рутич ус хайхаар гадагш гарав. Гэтэл түүний ард нэгэн харийн амьтан гарч ирээд зохиод унагчхан тэр Рутич сэрэгтээ дээрэмчдийн шоронд хоригдсан байгаагаа мэдэв. Хажуугийн торонд Лобоч байсан төдийгүй торны үзүүрүүд хортойг анхааруулв. Харин Рути та яаж баригдсан юм бэ гэхэд Лобо жинхэнэ анчид баригддаггүй. Уриг тавиад хүлээдэг юм хэмээн хариуллаа. Удалгүй Макс орж ирээд Криптон эмэгтэй хаан байгааг хэлбэл амийг нь өршөөн хэмээн амласан ч Рути шууд л нүүрлүү нулимчхав. Ийхүү ууралсан Макс түүнийг өдөр дуусгаас өмнө алхахыг тушаагаад яваад өглөө. Хэсэг хугацааны дараа Рути айсандаа уйлж Макстай уулзуулбал Карагийн байгаа газрыг хэлнэ гэдэл жүжиглэж гарав. Ингээд хамгаалагч хаалгыг онгойлгонгууд тэр шууд дайрч унгаагаад өрөөнөөс гарч чадлаа. Рути Лобогч бас сулсан бөгөөд энэ бүхэн угаасаа Лобогийн тооцоолсон төлгөө байж л дээ. Рути агааржуулалтын хоолоогоор мөлхөн явсаар зэвсгийн агуулгад хурж сэлмийн буцаан олж авав. Тэнд бас хулгайлагдсан олон охин хоригдож байгаа харлаа. Энэ хооронд Карагийн бие улам муцаар харин эцэст нь ногоон нар жаргаж шар нар мантахад хүч нь айжмаар иргэн сэргэв. Яг тэр үед Рути хөлгийн давцан дээр гарч ирсэн ч Макс түүнийг бариад авах нь тэр. Ийхүү Рутиг өөрийнх нь сэлмээр алхаар зэхэхэд охин ч айлгүй. Тэгэлтэй хэмээн хэлэх боловч яг тэр мөчөд Максийн ард супер өмсгөлтэй Кара гарч ирэв. Тэр зацрагт туяагаараа дайрч Максыг хүчтэй зохиж эхлэх боловч бусад дээрэмчэд хурж ирэн нэг нь Рутиг хүлгөөс доош унгаахад охин олсноос дүүжлэгдэн үлдэв. Карач дээрэмчдийг нэг нэгээр нь дарж байсан ч Макс түүнд зориулж бэлтгэсэн сумыг харавчхав. Ингэснээр Кара дахин хүчгүй болж Макс түүнийг тамлан бахаа хангаж эхлэв. Бүр хоолойг нь хэрчүүлэхээр хүн дуудсан ч яг тэр мөчөд Лобо гарч ирэв. Лобо Максыг барьж аваад алах гэсэн ч Кара дахин болиуллаа. Тэгэхээр нь Лобо түүнийг хөлгөөс шидчихсэн бөгөөд Макс яг Рути шиг олсноос зөөгдөн үлдэв. Удал
Удалгүй Лобо хөлөг даяар дэсрэг бөмбөг шидэж эхлэв. Кара сумнуудаа суугаж авсан ч криптонитын нөлөөнөөс болж нисэж чадахгүй байлаа. Тэр Рути, Макс хоёр олсноос дүүжлэгдэж байгаа харан арай ядан тулцаар. Тулааны үеэр бүгд усан сан руу унаж үүнийг ашигласан Рутич олсоо тавьж ус руу үсрэхэд Макс ч мөн араас нь унлаа. Одоо Рутид өшөөгөө авах боломж гарсан ч эхлээд суурьж буй хөлгөөс амьд гарах хэрэгтэй байв. Кара уснаас гарч ирээд хамгийн түрүүнд нарлуу нисэн криптонитын нөлөөг бүрэн арилгав. Дараа нь суурьж буй хөлгөөс Рутиг аварлаа. Харин Рути бусад охид дотор үлдсэнийг хэлэхэд Кара эргэлзэлгүй буцан орж бүгдийг аварч гаргав. Энэ хооронд Рути Макстай ганцаараа нүр тулжээ. Үлдсэн дээрэмчтэж охиныг бүслэн ирэв. Рути сэлмээ сугалсан бол Кара яг цагтаа эргэн ирж охтыг зүхтаахын тулд цацрагт туяагаараа хөлөгт авраг нүх гаргаж орхив. Дараа нь Максыг барин авч Рутиг бүсэлсэн дээрэмчтийг нэг нэгээр нь буулгаж эхлэв. Рути ч энэ бүхнийг яг л удаашруулсан дүрс мэт алмайран харж Кара ч нэгэн зэрэг тулдаж бас охиныг ирсэн бүх дайралтаас хамгаалж байлаа. Ийхүү аврагдсан огтуж тэдэнд туслахаар нэгдэв. Эцэст нь Рути дахин Максыг алхаар очиход Кара түүнийг дахиад л зогсоож Максыг аллаа гэд чиний шарах идэхгүй. Харин чи амьдралаа үргэлжлүүлж чад. Тэр л хамгийн том ялалт болно гэлээ. Мөн гэр бүл нь үргэлж сэтгэлд нь хамт байх болно гэдгийг ч санууллаа. Энэ удаа Рути ч сэлмээ болгов. Тэр Караг чанга гिचэн тэврээд энэ бүхэн хизээж болоогүй болоосаа хэмээн. Рутиг холдуулсны дараа Лобоч чимээгүйхэн бүхнийг ажиглаж байлаа. Харин Кара өөрөө Макс дээр очиж эцсийн цэгийг тавив. Мөн ерөнгийг авч криптод тарснаар крипто бүрэн эдгэрч эзнээ баяртайгаар долоон гүйж эхэллээ. За тэгээд эцэст нь салах цаг ирэв. Рути авга ихчтэйгээ үлдээж аавынхаа нэгэн адил сэлэм урлахаар шийд. Харин Кара дахиж зүхтаж уушийн газараас хэсэхгүй хэмээн шийдээд дэлхий рүү буцахаар болов. Ийхүү хоёул баяртай гэдэл салахын өмнө Кара Рутиг төрсөн өдрөө хамт тэмдэглэв. Эндээс үйл явдал дэлхий рүү шилжиж Кара Суперментэй дахин уулзсан. Тэр энэ удаад удаан хугацаагаар үлдэхээр шийдснээ хэлж дэлхийг эцэст нь өөрийн жинхэнэ гэр мөн гэдгийг хүлээн зөвшөөрч буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж сэтгэгдэл үлдээхээ битгий мартаарай.